За та бүхэнд өнөөдөр энэ номыг танилцуулъя гэж бэлтлээ. Тэгэхээр энэ ном бол Paul Egan Don Couch гэсэн ийм автор зохиогчтой боловсролын сэтгэл судлал гэсэн ийм ном байгаамаа. Энэ номны 8 дахь хэвлэл нь байна. За энэ 2010 оны хэвлэл байгаа. Сүүлд харин 2012, 16 онуудад 9-10 дахь хэвлэл нь бол гарсан байгаа энэ номны. За мөн энэ номон дээр байгаа энэ My Education Lab гэдэг энэ вебсайт руу myeducationlab.com гэдэг энэ вебсайт руу орох юм бол та нар энэ номны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл бас зарим материалуудыг танилцаж болох юм. За тэгэхээр энийг бас та нар ороо сонирхоод үзээрэй. За эхлээд номын агуулгыг товч танилцуулъя гэж бодож байна. За ном маань ер нь үндсэн 3 хэсгээс бүтэж байгаа. Нэгдүгээрт нь бол суралцагч гэж хий юм бэ. Хоёр дахь нь сургалт гэж юу юм бэ? За гурав дахь нь суралцагч, сургалт хоёр одоо хамт зэрэг хаана хизээ байх вэ буюу одоо энэ хичээл дээрх үйл явц ямар байх ёстой юм бэ гэсэн одоо энэ талаас нь ингэж авч үзсэн ийм 3 үндсэн хэсгээс бүрдэж байна. За өнөөдөр би та бүхэнд эхний 3 бүлгийг товч танилцуулъя гэж бодож байна. За нэгдүгээр бүлэг нь бол яг боловсролын сэтгэл судлал гэдэг маань ямар судлагдах юм бэ? За энэ одоо ямар учиртай, яагаад энэ боловсролтой холбоотой багш нар энийг судлах ёстой юм бэ гэдэг талаас нь авч үзсэн ийм одоо бүлэг байгаа. Нэгдүгээр бүлэг нь. За тэр боловсролын сэтгэл судлал, тэр одоо мэрэгжлийн мэдлэг, багшлахад суралцах тухай. За тэгээд энэ багш нарын одоо ажлын байран дээр хийх судалгааны тухай ингэж авч үзсэн ийм бүлэг байж байгаа. Эхний бүлэг нь. За энэ номын ерөнхий зохион байгуулалт бол бүлэг эхлэхэд доторх агуулгыг нь товч танилцуулаад мөн одоо зорилгын дэвшүүлээд за мөн одоо ямар одоо бодит амьдралын хичээл анги танхимдах ямар одоо процесстэй холбогдох вэ, ямар үйл ажиллагаатай холбогдох вэ гэдгийг бас жишээгээр ингэж оруулж өгсөн байдаг юм аа. За тэгэхээр ерөнхийдөө номны одоо нэр болох энэ боловсролын сэтгэл судлал гэдэг маань яг ямар учиртай юм бэ гэдэг дээр нэлээд тодорхой тайлбаруудыг өгсөн байгаа. За энэ бол ерөөсөө л хүний багшлах үе болон суралцах үетэй холбоотой бүхэл асуудлыг судалдаг ухаан юм байна гэж ингэж тодорхойлсон байгаа. За тэгээд үндсэндээ энэ боловсролын сэтгэл судлалын багшийн мэрэгжилтэй багшлах одоо үйл ажиллагаатай холбогдож байгаа хэсгүүдийг бас нэлээд нарийн танилцуулсан байгаа. За жишээлбэл одоо энэ pedagogical content knowledge гэдэг энэ үгийг та нар бас нэлээд олон удаа сонсож байгаа бах. Ер нь бол тэр тухайн агуулгыг заах хүүхдэд одоо тэр агуулгын талаар мэдлэг эзэмшихэд чиглэсэн тийм дахин боловсруулалт хийж гаргаж авсан тийм мэдлэгийг одоо энэ заах арга зүйн шийдэгдсэн мэдлэгээ гэж ингэж тодорхойлсон байна. За энийг ингээд жишээнүүд дээр авсан байна. За дараагийн хэсэг нь бол энэ бүлгийн дараагийн хэсэг нь бол энэ судалгаануудын тухай дэлгэрэнгүй авч үзсэн байгаа. За тэгэхээр энэ судалгаануудыг одоо нэлээд олон төрлийн судалгаануудыг энд авч үзсэн байна. Тоон болон чанарын судалгаанууд. За одоо жишээлбэл энд үүлийн судалгаа гэдэг. Үүлийн судалгаа гэдэг маань ямар учиртай судалгаа вэ? Ямар онцлогтой байдаг вэ? Ямар одоо учраас энийг багш нар хийх ёстой вэ гэдэг талаар бол бас нэлээд дэлгэрэнгүй ингэж бичсэн байгаа. За тэгэхээр энэ номны нэг онцлог нь бол яг хичээл дээрх бодит жишээнүүдийг энэ тухайн энэ бүлэг дээр гарч байгаа онол яаж одоо хэрэглэж байгааг ингэж харуулсан байдаг. Яг бодит амьдрал дээр байгаа жишээнүүдийг харуулсан байдаг. Түүгээрээ бас
их онцлогтой байдаг. Яг анги хичээл дээр тэр онолууд яаж хэрэгжиж байгаа вэ гэдгийг их тодорхой жишээнүүдээр харуулсан байдаг юм аа. За тэгээд энэ бүлгийн агуулгыг одоо уншсныхаа дараа иймэрхүү байдлаар агуулгын бүдүүвчийг нь зурсан байгаа. За энэ одоо мэргэжлийн мэдлэг гэдэг professional knowledge гэдэг энэ ойлголтыг болохоор дотор нь ерөнхийд нь агуулгын мэдлэг, одоо сургууль муужуулах агуулгын мэдлэг, ерөнхий сургууль муужуулах мэдлэг, сургалт ба суралцагчийн тухай мэдлэг гэд ингэж одоо ангилсан байгаа. За pedagogical гэдэг үгийг сургууль муужуулах гэж хэлээд байна. Гэхдээ энэ нэр бол бас төдийлөн тохиромжтой нэр биш байж магадгүй. За тэгэхээр одоо жишээ болгоод энэ дээр аваад үзэх юм бол жишээлбэл яг агуулгын мэдлэг гэхэлэр яг математикийнхаа мэдлэгийг хэлээд байгаа юм. Математикийн мэдлэг. Сургууль мужуулах агуулгын мэдлэг гэхэлэр жишээлбэл одоо энгийн бодрохааг ямар үйл ажиллагаагаар энгийн бодрохаан тухай мэдлэгийг эзэмших боломжтой вэ? Яг ямар зүйлийг нь ямар чанарыг нь тодтогч авч үзэх ёстой вэ гэдэг дээр дахин боловсруулалт хийгээд яг хүүхдүүдэд одоо энэ тухайн мэдлэгийг бүтээлэхэд зориулсан тийм агуулгыг гаргаж авч байгаагаа тэр арга зүйн шийдэгдсэн агуулгын мэдлэг гэдэг аамаа. За тэр ерөнхий сургууль мужуулах мэдлэг гэдэг нь болохоор тэр багшлахаа суралцах үйтэй холбоотой ерөнхий мэдлэг буюу за тэр ямар зааварчилгаа хүүхдүүдэд өгөх юм. За тэгээд тэр хичээлийн менежмент нь ямар байх юм гэсэн юм сэдвүүдээр авсан байна. За дараа нь сургалт ба суралцагчийн тухай мэдлэг гэдэг нь тухайн сургалт маань ямар төвшний ямар зорилготой сургалтын түүнд оролцож байгаа суралцагч нь ямар онцлогтой гэдэг талаас нь ингэж авч үзсэн ийм бүлэг байна. Тэгэхээр энэ бүлгийн агуулгыг ингээд уншиж явах явцдаа ингээд бүдүүвч хийж үлдээсэн байгаамаа. За дараагийн бүлэг бол танин мэдхүй болон хэлний хөгжил гэсэн ийм бүлэг байж байна. Хоёрдугаар бүлэг нь за энэ хөгжил гэж яг юу хэлээд байгаа юм, хүүхдийн хөгжлийн асуудал гэж яг ямар асуудлыг авч үзээд байгаа, ямар хүрээнд авч үзэх юм, ямар төрлийн хөгжил гэж хуваах вэ гэдэг талаас нь бол энэ бүлэгт тодорхойлсон байгаа. За бүлэг маань дотроо ингээд дөрвөн үндсэн хэсгээс тогтож байна. Дэд бүлгээс хөгжил гэж юу юм бэ? Оюун ухааны хөгжлийн тухай Пиажегийн онол. За хөгжлийн тухай нийгэм соёлын одоо хандлага. За тэгээд энэ хүрээнд бол Vygotsky-гийн онолыг авч утсан байгаа. За дараагийн нэг би даасан дэд бүлэг нь бол хэлний хөгжил гэсэн ийм хэсгийг бол авч утсан байгаа. Энэ дугаарт энэ бүлэгт. За тэгээд энэ одоо танин мэдхийн хөгжлийн явц тэгээд хүний тархины эд эсүүд ямар хэлбэртэй яаж ажиллаж байгаа, яаж мэдлэг бүтээгдэх үед ямар одоо процесс явагдаж байгаа вэ гэдгийг энэ хэсэгт бол нэлээд дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. За энэ Пиажегийн онолыг бол бас энэ номон дээр бас нэлээд гол суурь болгож авсан байгаа. Ер нь бол маш олон онолуудыг энэ номны туршид бол хэрэгэлсэн байдаг. Гэхдээ хамгийн голлож баримталсан одоо онол нь Пиаже болон Vygotsky-гийн онол байгаамаа. За тэгэхээр энэ Пиажегийн онолын гол санаануудыг маш дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. Та бүхэн бас энэ тэнцвэржилт дасан зохицохуй аккомодац ассимиляц гэдээ сонссон баха. Нэлээд олон газар сонсч ирсэн байх. За тэгэхээр энэ бүгдийг ингээд жишээн дээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарлсан байдаг юм аа. За дараагийн нэг чухал одоо хэсэг бол энэ сүүлийн үеийн чиг хандлага танин мэдхийн хөгжлийн гэдэг энийг авч утсан байгаа. За энэ бол бас 2010 он гэхлээр энэс хойш бас зарим өөрчлөлтүүд бас гарсан байгаа. Гэхдээ энэ дээр бол энэ мэдээлэл боловсруулах онол гэдэг зүйлийг бол сүүлийн үед их чухалчилж байгаа гэж ингэж тодорхойлсон байдаг. За тэгэхээр одоо бидний амьдрал дээр бол яг энэ онолын хэрэгцээ шаардлага бол үүсэт байгаа гэдгийг энэ тухайн үед энэ ном дээр бичиж байжээ. За тэгээд энэ Vygotsky-гийн онолын гол одоо үзэл санааг бол жишээ болон маш их энгийн хэлбэрээр тайлбарлсан байгаа. Хамгийн гол санааг энэ схем дээр ингээд харуулсан байна.
тэр хүүхдийн хөгжил гэдэг ялангуяа танин мэдгүй болоод тэр зан төлөв нийгэмшгийн хөгжил гэдэг зүйл бол тэр соёл хэл нийгмийн харилцаанаас бол шууд хамааралтай байх юм гэсэн одоо зүйлийг бол энд схем дээр хураангуулж харуулсан байна. За дараагийн бүлэг бол хувь хүний болон нийгэмшгийн зан төлөвийн хөгжил гэсэн ийм одоо бүлэг байж байна. За энэ бүлэг дээр одоо үндсэн 4 одоо дэд бүлгийг бас авч үзсэн байна. За энэ Bronfenbrenner-ийн биоэкологийн онол. За тэгээд энэ хувь хүний болон одоо өөрийн үзэл баримтлалын тухай онол. За тэгээд нийгэмшгийн хөгжлийн онол. За тэгээд тэр ёс суртахуун, нийгмийн хариуцлага, өөрийн хяналт гэх мэтчлэнгийн одоо чадварууд одоо яаж төлөвшөх вэ, яаж хөгждөг вэ гэдэг талаас нь энэ бүлэгт бол авч үзсэн байгаа. За энэ нөгөө Bronfenbrenner-ийн биоэкологийн загвар гэдэг хүний хөгжлийн гэдэг энэ загвар байж байгаа. За энэ нэг тухайн нэг хүүхэд байж хахад тэр хүүхдийн энэ хөгжил төлөвшөлт нь одоо нөлөөлөх энэ орчныг ингэж загварчилж өгсөн байж байгаа. За микро орчин гэхэд сургууль, үе тэнгийнхэн, за тэр одоо гэр бүл нь, за тэгээд тэр оршин сууж байгаа дүүрэг гих мэтчлэнгийн зүйл нь одоо нөлөөлж байгаа байдлаар ингэж микро схем гэдгийг нь тодорхойлсон байгаа. За ингээд дараагийн энэ орчнуудыг нь бол тодорхойлсон байгаа. За тэгээд энэ орчнуудынхаа тухай бас нэлээд тайлбарлаж ингэж бичсэн байгаамаа. За тэгээд энэ дараагийн нэг онол бол энэ хувь хүний хөгжлийн Эриксоны шатлал гэдэг энэ байдлыг энэ онолыг бол энэ дээр тодорхойлсон байна. Хэдэн наснаасаа хэдэн нас хүртлээр ямар үйл явц өрнөдөг вэ, ямар байдлаар хөгждөг вэ гэдгийг ингэж Эриксоны онол дээр тайлбарлсан байна. За дараагийн нэг онол бол энэ Колбергийн шатлал гэдэг энэ болохоор тэр ёс суртахууны учир шалтгааны Колбергийн шатлал гэдэг энэ одоо онолыг авч үзсэн байна. За энэ номны нэг онцлог нь бол энэ онолуудыг бол ерөнхий санааг ингэж маш их хураангуй байдлаар өгөөд тэгээд яг нөгөө багшлах, суралцах үйл явц донд яг анги хичээл донд яаж яг хүүхдийн хөгжил дээр яг ямар байдлаар илэрч байгаа вэ гэдгийг бол нэлээд тайлбарлсан байдаг. За тэр одоо юугаараа энэ номны бас хэрэглээ яг багш нарт зориулагдсан онолыг амьдрал дээр буулгасан хэрэглээ нь бол маш их хэрэгтэй гэж ингэж бодож байгаамаа. За тэгээд энэ удаагийнхаа ингээд 3 бүлгийн танилцуулгыг ингээд дуусгая.